Сайн байцгаана уу хүмүүдээ. Өнөөдөр бид нэр шинэ хичээлээрээ уулзах гэж байна. За өмнөх хичээлдэр бид нэр улс төрийн системийн тухай ойлголтыг авч үзсэн. За улс төрийн системийн загварыг боловсруулсан эрдэмтэн бол Дэвид система гэж үзсэн тийм ээ. За улс төрийн систем маань дотроо сонирхол илэрхийлэх үйл ажиллагаа, сонирхол нэгтгэх үйл ажиллагаа, сонирхол хэрэгжүүлэх үйл ажиллагаа гэсэн гурван дотоод механизмтай гэж үзсэн. За сонирхол илэрхийлэх үйл ажиллагааг сонирхлын бүлэг, сонирхол нэгтгэх үйл ажиллагааг улс төрийн нам, за сонирхол хэрэгжүүлэх үйл ажиллагааг төр хийдгээ гэж тодорхойж ална. За тэгэхээр өнөөдөр бид нар бол ерөнхийдөө сонирхол илэрхийлэх үйл ажиллагаа хийдэг сонирхлын бүлэг буюу олон нийтийн байгууллагын тухай ойлголтыг авч үзэх нэ. За сонирхлын бүлэг бол ерөнхийдөө яаж бий болдог вэ гэвэл хүмүүс маш олон төрлийн сонирхол байдаг тийм ээ, хүсэл хэрэгцээ байж байдаг. Аялах, зугаалах, за өөрийнхөө эрх ашигын төлөө тэмцэх, зөрчигдөж байгаа эрх ашигыг хамгаалах гэдэг ч юм уу. Ийм сонирхлын үндсэн дээр ижил сонирхолтой хүмүүстэй бол нэгдэж байдаг. За тэгэхээр энэ үүднээс авч үзэх юм бол сонирхлын бүлэг гэдэг бол хувийн ашиг сонирхлын төлөө бус бүлгийн буюу нийтийн ашиг сонирхлыг илэрхийлэх зорилгоор иргэдээ сайн дураар үүсгэн байгуулсан байгууллага буюу хөдөлгөөнийг бид нар бол сонирхлын бүлэг гэж үзэж байна. За өөрөөр хэлэх юм бол улс төрийн байгууллагаас өөрсдөө илүү ашигтай шийдвэр гаргуулах, нийтлэг ашиг сонирхлын үндсэн дээр нэгдэн хамтран үйл ажиллагаа явуулж буй бол хувь хүмүүсийн нэгдлийг бид нар сонирхлын бүлэг гэж хэлж болох юм. За тэгвэл сонирхлын бүлэг улс төрийн нам хоёр юугаараа ялгаатай юм бэ гэж багш нас ялгааг нь гаргаж өгсөн дээрээ. За сонирхлын бүлэг бол засагт нөлөөлж ашигтай шийдвэр гаргуулах зорилготой. Улс төрийн нам нь засгийн эрхийг гартаа авах зорилготой байдаг. За мэдээж үйл ажиллагаа цар хүрээгний хувьд улс төрийн нам нь том байна тийм ээ. За гишүүнчлийн хувьд ялгаатай байдаг. Иргэн хүмүүс нэг л улс төрийн намд гишүүнээр элсэх боломжтой байдаг бол за сонирхлын бүлэгт бол хэд хэдэн сонирхлын бүлэгт иргэн хүн гишүүнчлэлтэй байх бүрэн боломжтой байдаг. За нам нь ихэвчлэн улс төрийн нэг үзэл сурталыг баримталдаг бол сонирхлын бүлэг бол тухайн бүлгийн гишүүдийн нийтлэг бол сонирхол чухал байдаг гэх мэт ялгаатай. Тэгэхээр иргэд өөр тулгамдсан асуудлаа шийдвэрлэхийн тулд сонирхлын бүлгээр дамжуулж янз янзын аргыг ашигладаг. За тухайлбал онцгой ашиг сонирхлоо хэрэгжүүлэх зорилгоор төрийн байгууллагуудад сонирхлын бүлгүүд зорилго чиглэл бүхий нөлөө үзүүлэхийг лоббизм гэж хэлдэг. За лоббизмын тухай ойлголт нь бол үүдний өрөө буюу англи үгнээс гаралтай. За 17 дугаар зууны 40-од оноос бол Их Британий парламентын орны барилгын хонгол хүлээх хүрээг бол лобби хэмээн нэрлэдэг байсан байна. Түүгээр төлөөлөгчид саналаа өгөхөөр явахдаа нэгдсэн хуралдаанд оролцох эрхгүй сонирхогч хүмүүстэй уулздаг газар байсан байна. Тэгэхээр энгийнээр хэлэх юм бол лоббизм бол гэдэг нь хэн нэгэн нөлөөлөх шахалт үзүүлэх үйл ажиллагааг тодорхойлж болох юм аа. За сонирхлын бүлгийг ерөнхийд нь үйл ажиллагааны хүрээ чиглэлээр нь за амралт чөлөө цагийн эдийн засаг аж ахуй үйлдвэрлэгчдийн шинжлэх ухаан соёл урлаг боловсролын за нийгмийн асуудал болон эрүүл мэндийн үзэл суртал чиглэлийн гэх мэтчлэнгээр ангилж болно. За мөн сонирхол илэрхийлэх үйл ажиллагаа маань хэрхэн яаж бүрддэг гэвэл за нэгдүгээрт нь сонирхол бүрэлдэхүүн бий болгох, хоёрдугаарт нь сонирхол илэрхийлэх үйл ажиллагааны бүрдүүлжилт, гуравдугаарт нь сонирхол томьёолох, за дөрөвдүгээрт нь шаардлага тавих, тавдугаарт нь шийдвэр тусгуулах гэсэн 5 үе шатаагаар сонирхол илэрхийлэх үйл ажиллагаа маань явагддаг байх нэ. За сонирхлын бүлгийн ерөнхийдөө хэв шанжийн олон янзын ангилал байдаг бөгөөд Америкийн улс төр судлаач Альман Паул нар бол сонирхлын бүлгийг дараах байдлаар ангилсан байдаг. За нэгдүгээрт нь анамк буюу хууль бус буюу хууль өгөх гэсэн үгнээс гаралтай анамк бүлэг. За анамк бүлэг бол мэдээж тодорхой зохион байгуулалтгүй хэсэг бөөн хүмүүсийн цугларалт бослог үнийн шинжтэй бүлгийг авч үздэг. За хоёрдугаарт нь эвлэл холбооны бүлэг гэж байгаа. За эвлэл холбооны бүлэг бол өөрийн гэсэн тодорхой зорилго чиглэлд үндэслэгдсэн зохион байгуулалттай бүлгийг авч үздэг. За гурав дахь бүлэг нь бол эвлэл холбооны бус бүлэг. За энэ бол тодорхой зохион байгуулалтгүй яс ундас, ухсаагаар л арьс өнгө, зан заншил, хил, шашин шүтлэг, нийгмийн байдал, нас хүйсэргээр нийтлэхээр ялгаатай бүлгийг эвлэл холбооны бус бүлэг гэнэ. За дөрөв дахь бүлэг нь бол байгуулагдсан бүлэг. За энэ бүлэг бол цэрэг зэвсэглэл, айрам, сум хийх зэрэг субъектийн шууд удирдлага дор зохион байгуулалтаа үүсгэн байгуул үйл ажиллагаа явуулдаг бүлгийг байгуулагдсан бүлэг хэмээн нэрлэж болох нэ. За сонирхлын бүлэг маань үндсэндээ бол дараах чиг үүрэгтэй байдаг. За нэгдүгээрт нь артикуляц буюу сонирхол илрүүлэх үүрэгтэй. За агрегац буюу сонирхол нэгтгэх, интеграц буюу сонирхол хэрэгжүүлэх гэсэн ийм гурван чиг үүргийг гүйцэтгэж
За тэгэхээр сонирхлын артикуляц нь бол бүлгийн шаардлагыг хэрхэн илрүүлж гаргаснаас ихээхэн хамаардаг бөгөөд тодорхой бус сэтгэл хөдлөлийн аястай шаардлагыг улс төрийн шаардлага болгон нэгтгэхэд төвөгтэй байдаг. За нөгөө талаас бүлгийн түгээмэл эрх ашиг сонирхлыг нэгтгэн боловсруулж дэвшүүлсэн шаардлага нь төрийн байгууллагын зүгээс хүлээн авч оновчтой шийдвэр гаргахад эерэг нөлөө үзүүлж байдаг. Иймээс сонирхлын бүлгийн доторх эв нэгдэл нь чухал ач холбогдолтой байдаг юм. Үүнтэй холбогдож сонирхлын бүлгийн интеграцийн чиг үүрэг яригдах бөгөөд энэ бүлгийн гишүүдийн сонирхлыг нэг үзүүрт чиглүүлэх буюу нэгтгэгт нь чиглэдэг. Сонирхлын бүлэг эрх ашиг сонирхлоо нэгтгэж чадсанаар улс төрийн шийдвэрт тусгуулж чаддаг байх нэ. За сонирхлын бүлэг нь бол 20-р зууны дунд үе хүртэл бол сонирхлын бүлэг ашиг сонирхлоо парламентын гишүүдэд дарамт үзүүлэх байдлаар тусгуулдаг байсан. За харин орчин үед сонирхлын бүлэг бол өөрсдөө тулгамдсан асуудлаа шийдвэрлүүлэхдээ нэгдүгээрт нь тухайн асуудлаа хэвлэл мэдээллийн хэрэгслээр засаж ард түмний дэмжлэгийг авсны үндсэн дээр парламентаар хялбархан шийдвэрлэх. За хоёрдугаарт нь том хэмжээний эсэргүүцлийн жагсаал цуглаан зохион байгуулах. За гуравдугаарт нь ямар нэгэн асуудлыг шийдвэрлэхийн тулд намд ирэх бүхий албан тушаалтан сонгуулийн болоод бусад үед санхүүгийн дэмжлэг үзүүлэх эсвэл үзүүлэхгүйгээ илэрхийлэх. За мэдээллийг хянаж түнд дүн шинжилгээ хийх. За 5-дугаарт нь заргалдах гэсэн ийм байдлаар орчин үед сонирхлын бүлэг маань төр засагтаа нөлөөлж үйл ажиллагаа явуул. Тэгэхээр энэ бүхнээс гарч үзэх юм бол ерөнхийдөө улс орон болгон сонирхлын бүлэг маань төр засагтайгаа янз янзын байдлаар бас харилцдаг. За тухайлбал Герман улсад бол Бундестагийн үйл ажиллагааныхаа журмын 7-р зүйлд дэд хороо болоод ажлын хэсэг нь сонирхлын бүлгээс мэргэжлийн зөвлөгөө авч болохыг зөвшөөрсөн байдаг байх нэ. За харин Америкийн нэгдсэн улсад сонирхлын бүлгүүд нь мужийн засаг захиргаатай зөвшөлтсөлд хүрч чадахгүй нөхцөлд уг асуудлаар нийт улсын хэмжээнд дэлгэн тавьж хуулиар шийдвэрлүүлдэг. За дараачих нь бол Их Британид болохоор сонирхлын бүлгүүд нь гүйцэтгэх засаглалтай холбогдсныхон хувьд яамдын сайдууд болон иргэний төлөөлөгч нартай харилцдаг. За Оросын холбооны улс болоод зүүн Европын улс орнуудад өвчлөн сонирхлын бүлгүүд нь бизнесийн сонирхол дээр түшиглэж парламенттайгаа харилцдаг байх нэ. Тэгэхээр аливаа ардчилсан орны улс төрийн бодлого үйл ажиллагаанд сонирхлын бүлгээр дамжуулан иргэдийн эрх ашиг тодорхой хэмжээгээр тусгагдсан байдаг бөгөөд сонирхлын бүлэг нь хувь хүмүүсийн хүсэл сонирхлыг илүүтэй тусгасан байдалаараа ямар нэгэн байгууллага хүчнээс хараад бус харьцангуй бие даасан шинжтэйгээр улс төр нийгмийн амьдралд оролцож жирийн иргэдийн авч амьдралтай холбоотой асуудалд гол анхаарлаа хандуулдаг учраас иргэдэд хамгийн ойртол субъект нь болж байдаг. Тэгэхээр иргэдэд болж бүтэхгүй байгаа тулгамдсан асуудлыг шийдвэрлэх үүрэгтэй гол байгууллага хүчин бол сонирхлын бүлэг байх нэ. За тэгэхээр хүүхдүүдээ өнөөдрийн хичээл анхаарлаа хандуулсанд баярлалаа.